орон нутгийн нэмэгдэл бол манай сум дээр бол байхгүй. Тий. Тэгээ яг сум орон нутгасаа дэмжиж орон нутгээс ингээд дэмжлэг өгвөл бас их зүгээр гэж боддог. Манай одоо эмнэлэг бол нэлээ хуучны барилга байна тий. Тэгээд энэ эмнэлгийнхаа шинэ барилгатай болох энэ талаараа таагээд одоо хэр их хөөцөлдөж байгаа бэ? Манай одоо эмнэлэг маань 2008 онд ашиглалтанд орсон эмнэлэг байна. Одоо манайх нөгөө юутай холбоотой сумтай ойрхон нөгөө уурхай байсантай холбоотой өвлийн тэсэлгээнүүд хийгдчихсэнтэй холбоотой хан цонхны хувьд нэлээд цууралт зай завсар гарсан юм хүүтэн өвлийн хувьд бол тэгээд ийм учраас бид нар одоо шинэ эмнэлэг бариулах ингээд зураг төсөв хийлгцэн. Дээрээс нь газраа шийтсэн, зураг төсвөө шийтсэн. Тэгээд одоо аймгийн хурлаар батлуулаад ирэмлүүлсэн юм нэг асуудал байгаа. 2026 он дээр одоо энэ улсын хурлын намрын чуулганаар бас нэг энэ асуудлыг бас шийдчих тал дээр нь бас нэг цэцэг дарахтай ганц үг яваад яаметрээр ороод бас нэг тэрийг батлуулчих юмсан л гэсэн бодолтой байна. Хамгийн гол нөгөө нэг алдар хамгааллын нэглэм гэдэг юм байхгүй болоод байна. Дээрээс нь бас нөгөө цэвэр бохроо шийдэг болохоор тий. Бүхэл юмнуу жоохон хэцүү байна л да. Ер нь бол 2 хоног ажиллахад.